Манай танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн явж гин үү? За сайн байцгаана уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа сайтын нэвтрүүлгийг үзэж байгаа хавдын ардын нутгийн зоонд бас энэ өдрийн сайн өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр улсын аваргуудтай шагналыг гардуулж өгөө явж байна. Мөн Ховд аймгийнхаа 17 сумын иргэдтэй уулзаа явж байна. Иргэдийн өмнө тулгамж байгаа асуудлууд юу вэ? Иргэд яг ямар асуудлыг танд ярьж байна те? За Монгол Улсын засгийн газар жилүүрийн сар шинийн өмнө уламжлалын ёсоор аваргуудаа тодорхойлдог уламжлалтай энэ уламжлалын дагуу одоо хэмжээний одоо манай чухал салбар газар тариалангийн салбаруудын аваргууд маань тодорлоо. За энэ сайхны их хүмүүсээр манай Ховд аймгаас 6 хүн авармагч нар тодорлоо. Түүний нэг нь одоо манай дуудсан иргэн Малчин Баатарх маань байна. Тэгээ өнөөдөр одоо үлжинд нэрж сайхан 2 аварга хүндэтгэж засгийн газрын хүндэт шагналыг гардуулж өглөө. За манай чухал салбар бол өөрөө байгаль орчноос ялангуяа энэ байгалийн цагуураас их шууд шалтгаалдаг ийм эрсдэлтэй салбар. Энэ сайхан энэ буйнд мал сүргээ ийм эрсдэлтэй байгаль цагуурын хүнд нөхцөлд мал ухаанаараа 16 мянга өсгөж 5 дөрөл дээр нь өсгөж за мөн энэ залуучуудаа бас одоо мал ухааныг өвлүүлж байгаа энэ сайхан хүмүүсийнхээ одоо их алдаршуулж одоо хүндэлтэй шагналыг нөхрөж одоо гардуулж өгсөд бас баяртай байна. За миний хувьд одоо сар шинийн өмнө бас Ховд аймгийнхаа иргэд сонгогчтой өгсөмдөр явж уулзлаа. За энэ иргэд маань одоо бас 2025 онд улсын хурлын жуулмаар хилцсэн батлсан хуулиуд гаргасан шийдвэрүүд за мөн одоо төрийн гишүүний үед хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа иргэдэд танилцуулж тэднийхээ санал хүслийг сонслоо. За иргэд маань одоо гол ярьж байгаа асуудал хариу үйлчлэгийн асуудлыг л ярьж байна. Ер нь одоо нийгэмд одоо болж өгөхгүй илүү одоо хууль ёсны дөрөөцсөн хүмүүс маань одоо ямар хариуцлага хүлээж ийн эдгээрт одоо нийгэмд тэгшээс хууль шударга үйлчлдэг байх, тэгшүүлждэг байх энэ зарчмыг хангаж ажиллах хэрэгтэй гэдгийг ярьж байна. За манай нутагт одоо бол тулгамдаад байгаа асуудал уурхаад тэр дундаа халзамрагтай асуудал дээр иргэд маань бус нутаг маань экологийн үед иргэдэнд амьдарч байгаа иргэдийн маань эрүүл ахуйн үед бол одоо хувийн эрүүл мэндэд нөлөөлөх юм одоо эрсдэл байж болзошгүй. Тийм учраас энэ хариулын ажлыг одоо зогсоох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ дээр бас бид нар тодорхой шийдэл ярьлаа. Иргэдийн зөвлөлөө саналыг сонссон. За ер нь одоо нэрээ одоо Ховдын ард иргэд маань үнэхээр энэ зөвлөөр олгоцсон бус нутагта 50 эрхчлөөтэй эрүүл мэндийг хамгаалуулсан энэ байгаль орчны хамгаалал ийм амьдрах хэрэгтэй. Тийм учраас иргэдийнхээ энэ зөвлөөр олгоцсон эрхийг хэрэгжүүлэх үүднээс бид нар байгаль орчны наривссан үнэлгээг олон улсын байгууллагаар хийлгье. Ингээд хараад бус дүгнэлтээр энэ дүнхээр одоо иргэдийн маань боломжж байгаа зүйл байгаа бол энэ дүгнэлтийн үндэслэл засгийн газар болдог газрууд нь тавьж энэ асуудлыг зогсоох ийм шийдвэр авъя гэж гаргая гэж одоо иргэдтэйгээ ойлголцлоо. За мөн одоо хөшөөдийн ургаан асуудлаар их иргэд маань ярьж байна. Одоо энэ дээр бол одоо бүх мэдээлэл нээлттэй болгон зүйтэй гэсэн одоо хувийн хувьд бол ийм байр суурьтай байгаа. За ер нь бол одоо багш нарын эрүүл мэндийн салбарын ажилтны цалин нэмсэн байна. За үүнд нэмсэн. За үүнтэй холбоотойгоор одоо бас багш нарын цалингийн хэрэгжилтэн дээр алдаа гарсан байна. Энэ дээр бас багш нартайгаа уулзч ярилцаж энэ асуудлыг одоо засварлахгүй болохгүй байна гэдэг энэ зүйлүүдийг бас багш иргэд сонгогчтой уулзах явцдаа одоо саналаа солилцлоо. 2026 онд одоо хийх төсөлт арга хэмжээ ажлууд одоо юу вэ те? Яг Ховд нутгаар. Энэ бол одоо сая би явахдаа 17 сумынхаа эрүүл мэндийн төвд яваад интернет буюу Starlink-ийг хөргөжлөө. Тэгэхээр нэгдүгээр бидэрт бол эрүүл мэндийн хувьд эрүүл мэндийн үйлчлэгээ тасралтгүй шуурхах хэрэгтэй. Энэ үднээсээ иргэд маань эрүүл мэндийн үйлчлэгээгээ цагаалгүй авах хэмжээнд зөвлөгөө авах гээд хэлдэг өндөрлөгийг шийдвэрлэхэд бас тустай гэдэг үднээс энэ асуудлыг шийдвэрлэж өглөө. За ер нь бол улсын хурлын гишүүнээр сонгогдоод эрүүл мэндийн салбартууд бас өмдийнхаа эрүүл төрөний машины шинжлэх чиглэл дээр ажиллаж байна. За эрэхтэй бол одоо зэрэг мөс цэгийн машинуудыг одоо шинжилж өглөө. За ер нь цаашдаа бид нар боловсролын чиглэлээр мөн одоо сум багийн хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд гаргаж ажиллая гэж иргэд сонгогчдод танилцууллаа. За ер нь бол одоо Монгол Улсын засгийн газрын барьж байгаа бодлого бол бус нутагтаа иргэд маань тогтвор суурьштай амьдрах ёстой юм учраас тэдгэрийн маань одоо тогтвор суурьштай амьдрахад хамгийн том асуудал болсон барилга орон сууцчлалтын асуудлыг шийдэх ёстой гэж утсан. Тэгэхээр энэ 26 оны төсвөр Ховд аймагт маань мянган хэдийн орон сууцыг барихт идэвхтэй ажлыг буюу 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг өмнө нь одоо улсын төсөв суулгах шийдүүлсэн байгаа. За мөн одоо бидний бас Дэвцогт сайдын маань санаачч одоо намайг одоо хүмүүстэй ажихын сайдаар ажиллаж явах эхлүүлсэн нэг том ажил байгаа. Энэ бол одоо үйлдвэр технологийн паркийн ажил
За энэ дээр одоо гол дутагч байгаа асуудал бол үйлдвэр барихад арчны боловсруулах үйлдвэрүүдийг барихад зориултын одоо цэвэрлэх байгууламж байх хэрэгтэй. Тэгэхээр энэний одоо шаардлагатай хөрөнгө оруулалт болох 9.7 тэрбум төгрөг. За мөн одоо шугам сүлжээний дутагчсан хөрөнгө оруулалт гээд 3.3 гээд нийтээ 13 тэрбум төгрөгийг одоо энэ жил өдөр тутмын парк дээр хөрөнгө оруулалт боловсрууллаа. Ер нь бол одоо энэ жил Ховд аймагт нийтдээ шинээр болон Урсгал 150.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Үндсэн 7 салбарт одоо 38 төсөл арга хэмжээнд энэ хөрөнгө оруулалтын ажлууд маань хэрэгжээд байна. За баярлалаа. За